За ингээд та амьдралаа нэг өдрийн дотор засна гэж сонсвол одоо жоохон хэтрүүлэхтэй, үнэмшилгүй сонсогдож байгаа зү тий. Юу нэг шөнө дотор юу өөрчлөх ингээд. Тэгэхээр энд нэг юм чухал зүйл байгаа юм л да. Тэр нь юу гэхээр амьдрал нэг өдөрт бүрэн өөрчлөгдөхгүй ч гэсэн таны өөрийн чинь чиглэл нэг өдөрт эргэж болно гэсэн санааг өнөөдөр ярилцах гэдэг юм. Тэгэхээр ихэнх залуус одоо дараа эхлэе бэлэн болоод хий одоо арай болоогүй байна гэж өөрийгөө хойшлуулсаар явдаг. Тэгээд нэг л мэтэд сар өнгөрцөн байдаг. Тэгээ 2 сар 3 сар хагас жил бүтэн жил өнгөрцөн байдаг. Тэгсэн чи яг анхны ярьжсэн бодож исэн тэр үн яг хэвээр гаццсан амьдрал нь өөрчлөгдөв гэж идэг. Тэгэхээр бид ихэнхдээ амьдралаа өөрчлөхдөө буруу зүйлээс эхэлдэг байгаа юм. Илүү их сахилга баттай болъё, өглөөр тусъя, өөрийгөө шахая гэж боддог. Гэхдээ жинхэнэ өөрчлөлт нь би юу өгөх вэ гэдгээс биш харин би өөрийгөө ямар хүн бэ гэж харж байгаас эхэлдэг юм. Тэгэхээр энэ хоёр ялгаатай байгаа. За бүгдээрээ бодъё л доо. Тамирчин хүн эрүүл хоол идэх гэж өөрийгөө албадаж байна гэж юу? Тийм ерөөсөө байхгүй те. Тэр хүн эрүүл бус хоол идэхийг өөртөө хоригддаг. Яагаад гэвэл тэр хүн өөрийгөө тамирчин гэж хараад байгаа байхгүй те. За тэгэхээр хэрвээ та өөртөө ингэж жин хасчихвал амьдрал сайжирна гэж бодож ивэл нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Жин хасахад хүргэдэг амьдралын хэв маягийг насаараа барьж чадахгүй бол удлага буцаад л хуучин байдалтай орчино. Тиймээс гол зорилго нь бол түр зүрийн өөрчлөлт биш ээ. Өөр хүн болохыг хэлээд байгаа. Одоо та бүхнээс нэг асуулт асууя л да. Та одоо яг байгаа энэ одоо өөрийнхөө амьдралын тэр зэг дээр яагаад байгаа вэ гэдгийг бас бодоорой. Ихэнх хүмүүс бол ингэж хариулж магадгүй л дээ. Тухайн ажил албач юм уу те өөрийнхөө байгаа байдлыг боломж байгаагүй маа. Эсвэл аз таараагүй маа. Цаг нь болоогүй маа гэж хариулдаг. Гэхдээ үүнд одоо хамгийн үнэн хариулт нь юу гэхээр яг таны одоогийн амьдралыг чинь бий болгож байгаа сонголтууд өдөр бүр хийж байгаа учраас та яг энэ зэгтээ байгаад байна гэсэн үг. Жишээ нь одоо юу гэдэг нь та ямар нэгэн ажлаа хойшлуулад хийж чадахгүй байх юм бол өөрийгөө би залах биш ээ. Ямар нэгэн алдаа гаргахаас хүмүүс намайг юу гэж хэлэх болоо гэдгээр бодхоос айж байгаа гэдэг ч юм те. Тиймэрхүү байдлаар тархич ажиллаад байна гэсэн үг. Тэгэхээр таны тарих өөрийнхөө хамгаалахын тулд дараа хий гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол тийм нэг муу зүйл биш л те. Гэхдээ эндээ байн гацчих юм бол одоо байгаа зэгтээ та урагшлахгүй байгаа юм шүү дээ. За бас нэг өөр нэг чухал зүйл байна. Тэр нь юу гэхээр хүмүүс яагаад өөрчлөгддөг вэ гэхээр айддаг. Айлцаас болоод өөрчлөгддөг. Тэгэхээр энэ бол бие махбодын аюул биш л дээ. Харин би хинбэ гэдэг ойлголтоо эвдэхээс айж байгаа. Нэг өсөндөө энгийнээр тайлбарлах юм бол би бол ингээд дуугаа хүн. Би бол ер нь жоох эрсдэл гарах дургуун. Би бол ер нь яг голын хувцлаар явж байгаа дундаж хүн гэд өөрийгөө тодорхойлчих юм бол түүнээсээ өөр ажиллахад тархич нь аюул мэдэрдэг гэсэн үг. Одоо автоматар тархиа ингээд сургацсан байна гэсэн үг шүү дээ. Ийм зоон дотор л байна гэд. Тэгээд өөр юм гарахаар тархич нь одоо аюултай бүс рүү орох гэж байна гэд мэдээлэл өгдөг. Тэгэд ерөөхдөө үүний үр дүнд тархич нь таныг буцаад хуучин юм чинь татаж авчираад байдаг гэсэн үг. Ийм л ажиллагаа нь энэ ер нь тэгэхээр хүний дотоод өөр юм бодолтой холбоотойгоос гэхдээ нэг сайн мэдээ. Тэр нь юу гэхээр та өөрийгөө тодорхойлдог тэр дүрийг солих боломжтой байгаа. Одоо би энэ комфорт зонд л байна гэдсэн бол тэрийг өөрчлөх нь шүү дээ. За тэгэхээр яаж гэдэг асуулт гэж байна. Тэгэхээр нэг өдөр өөртөө зориулаад дараах зүйлүүдийг хийх нь байна. Маш энгийн. Ихэд бодно. Юу гэж бодох вэ гэхээр одоо байгаа энэ төвшин энэ амьдралдаа юу ч өөрчлөгдөхгүй 3-5 жилийн дараа яг л хэвэн байх юм бол тэр өдөр чинь ямар байхаа гэж өөрөөсөө бодох нь л дээ. Чи юу нэг хаана байх юм, ямар ажил хийж байх юм, өглөөс ирэх сэтгэл хангалуун байна уу, эсвэл дургу байна уу? Гэх мэтээр та бодоод төсөөлөд үзээрэй. Тэгэхээр яах бол 3-5 жилийн дараа ямар санагдах вэ? Харин одоо бүгд эсрэгээр нь бодож үзье. Тэр нь юу гэхээр хэрвээ өөрийнхөө хүссэн амьдралдаа хүрсэн бол өглөө эхэлж байгаа нэг өдөр чи ямар байх вэ те? Яаж сэрэх бол? Ямар хүн болсон байх вэ? Тэгээд өглөө усаад ер нь юу хийдэг байх вэ те? Ийм зүйлээр та нэг бодоод үзээрэй. Тэгэхээр энд нэг чухал асуулт гарч иж байгаа та бүхэн анзаараарай. Одоо тэр нь болохоор хэрвээ таны тэр хүссэнтэй хүрсэн хүн чинь өнөөдөр юу хийж байгаасан болоо гэж дахиад нэг бодоод үзээрэй. Тэгэхээр хариулт нь маш энгийн багаз. Жохон алхмаар юмудыг хийх нь одоо юу гэдэг нь те орой унтахын өмнө 20 минут ном харчих гэдэг ч юм уу те TikTok ухахын оронд одоо хэрэгтэй зүйл харъя гэдэг ч юм уу те хийх ёстой ажил 5 минутын өмнө ч гэсэн эхлүүлээ гэдэг юм жижигхэн дадлууд байгаа юм да өмнөх видеонуудаар ярьжсэн. Тэгэхээр нэг юм хойшлуулаагүй жижигхэн дадлууд чинь нийсээр хагаад таны амьдралыг нэг өдөрт нь засаад ирэх жинхэнэ утгаараа хөшүүрэх гэсэн үг. За тэгэхээр нэг өдрийн дотор бүх юмаа өөрчлөхгүйгээр айжмаар хийх ёстой зүг чиг буюу тэр зорилгоо ойлгоод зөв зөвхтэй эхнийхээ алхмыг хийхийг л юу яриад байгаа. Сая нөгөө ингээд унтахын өмнө хэдэн ном уншчих гэдэг ч юм уу тийм чинь нөгөө юу зориод байгаагаа та ойлгоод тэрэндээ таарсан жижиг алхмуудыг маш багаар хийх хэлээд байгаа. Тэрнээс заавал ном унших шүү. Таны зорилго ямар гэж болтын те дасгал хөдөлгөөн өөр бизнестэй амжилт болох гэдэг тэрнтэй ч холбоотой жижиг алхмуудыг та өөрөө задлж өчөх гэдэг байгаа байхгүй юу? Энийний ерөнхий арамыг нь яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр эцэст нь та бүхэн нэг зүйлийг санаарай. Өнөөдөр та ингээд төгс байх ямар ч алба байхгүй. Зөвхөн өчигдрөөсөө арай дээр сонголт хийх хангалттай болчих гээд байгаа байхгүй юу? Ер нь бол одоо байгаа тэр жижиг алхмуудаа хийгээд ахис дэвшил гаргах уу? Нэг жижиг жоох юм хийе те. Эсвэл
маргааш гэж хойшлуулах үедээ та яг одоо өөрөөсөө асууд үзээрэй. Тэгэхээр таны толгойд одоо хийх гэжсэн ямар нэгэн ажлууд чи бодогдож байгаа том жижиг хамаагүй те. Үүнийг л ойлгох гэдэг. Ингээд дээр гэрсэн зүйлтэй та санал нэгдэж болно, нэгдэхгүй байж ч болно те. Ямар ч гэсэн комент хэсэг сэтгэлээ хуваалцаарай юу гэж бодож байгаа. Ингээд удахгүй болзъя маань сог заавал subscribe дараарай. Дараагийн удаа илүү гоё сэдвийг хөндөг болж шүү. Баяртай. За ингээд та түрхэн зураг хаснараа танд нэгэн сайтыг танилцуулъя. Энэ бол задлан цэг хэмээн сайт байна. За энэ сайт нь ямар учиртай вэ гэхээр ийм 4 төрлийн хичээл байгаа. За эхний хичээл нь YouTube Secrets House буюу та YouTube-оор YouTube-ийн тухай бүхнийг мэдмээр ивэл маш дэлгэрэнгүй бүрэн цогц 13 бүлгээс бүрдсэн 50 гаруй хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийн 2 дахь хичээл бол камерын өмнө өөрийгөө харуулах хичээл байгаа. Мэдээж та YouTube хийж байгаа бол камерын өмнө чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ 4 бүлэг хичээл дээр бол бүх арга техник дасгал гээд маш хэрэгтэй зүйлийг багтаасан бөгөөд та бол шууд өөрийгөө нээж бусдын өмнө итгэлтэй ярьдаг болно. За удаа хичээл нь бол thumbnail master class байгаа. Мэдээж хэрэг та видео хийлээ гэж бодоход хүнд үзүүлэхэд бол thumbnail буюу түлхүүр зураг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Үүнд мэргэжлийн програм гэхүүр маш энгийнээр дизайны үндсэн элементүүдийг ойлгоод хэрхэн сайн thumbnail хийхийг заасан байгаа. Thumbnail сайн байж л хүмүүс таны видеог үзэн шүү дээ. За дараагийн хичээл нь эвлүүлгийн урлаг байгаа. Энэ нэг бүлэг эвлүүлгийн хичээл дээр бол Adobe Premiere Pro програм дээр хэрхэн эвлүүлгийн үндсийг ойлгож, дүрсээ цэвэрлж, дууныхаа хэмнэлт харуулan өнгө тавьж, гайхалтай видео эвлүүлэг хэрхэн гаргах талаар заасан анх шатны хүмүүс зориулсан ийм хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн энэ 4 хичээлийг задлан цэгийн мэн сайтаас үзэж болох нь байна. Мэдээж хэрэг үнэн хямдарсан байгаа шүү. За одоо та ингээд контент өргөжлөлийг үзээрэй.